Эрхэм хүндэт наадамчдаа наран дэгширж тэнгэрэн цэлэмсэн энэ сайхан өдөр тэрэлжин 100 жилийн наадам ийхүү эхэллээ. Эрхэм хүнд наадамчдаа за гарааны 6-аас одоо их уяачдын уралдаан одоо ийхүү ихэлсэн. За өнгөдөг мөн сайхан эрэглээд за гарааны 6 эргэнгүй өндөр хар одоо уяач тэжнэн өнгөдөд гараад ирлээ. За энэ арангаангийн үлзэн цомын хари одоо энэ кадрын харуура аав нь мөн сайхан уяач байсан да. За түүнийг нь өвдөн авч одоо өнөөдрийн баяр наадмын одоо уяачийн наадмыг тэжнэн өнгөдөд ингээд гараад ирлээ. За мөн сайхан тахиж байна да. Одоо уяа сойлгон таарна гэж одоо энэ баг. Энэхүү наадамд бол одоо тэрэлжид уугуул суугуул сардаа нэг санамсаргүй хаяа нэг ирдэг. Сайн дураараас хаагж нэг ирдэг. Нутгийн зон олон бүгд цугларч наадахаар хүрэлцэн иржээ. Энэхүү баруун гэрийн тэрэг магнанаас эзэмгүй үед ч эргэж ирдэг. Ирсэн хоноо 90 эсрүүдийг 50 байлгадаггүй. Тулгах нэг нь тань тулж уудаг. Согнох нэг нь тань сүрж уудаг. Зөрүүд нэг нь хамсарж авдаг. Зүтгээд ирснийг нь тосч авдаг. Баруун талдаас ирчимтэй амбарелла гарч ирлээ. Зүүн гэрийн тэрэг магнанаас зүүн талдаас иржимтэй, зүү татаа сарилтай, голын эрэг голдуу тасардаг, барьснаа татдаг, татсандаа тэлттэй, хөөсрүүлж байгаад хөнтөрдөг, хүүрийн таран гэж айлгадаг Синдрелла гарч ирлээ. Аян гэр даваач амбрелла болоод эхнийхэн гэрлөө нэлээд аажуу тайвуу яваад орсон. За ороо дотор нь хэн багыг нь хараад ямар ч үсэн үсээ боож аваад хаалгыг хаагаад эхний даваа руу яваад орсон. Эсрэг талд нь бол гарч ирсэн Синдрелла эхнийхэн гэрлөө бага хүнийг нь хараа шууд салтаанд нар цуугаад нэг даваад гараад ирсэн. Хоёр дахь гэрлүүгээ шалах шиг үгээд орж байгаа. Ороод хонсон хүмүүс мөн байна уу гэдээ гараад ирсэн. Мөн байсан бол та хоёрын даваагаа ийхүү амжилттай давлаа. За залуу одоо хаяачдыг та бүхэнд харуулж байна. За залуу хаяачд маань ер нь бол нэлээд замбараагүй. За тэр ингээд байгаа онолгүй ингээд хачаад явчихж байгаа юм да. Ер нь бол энэ бол тун харамсалтай байна. За манай уяачдын маань наадам юу болж байгаа юм болоо. За хар өрөөний ард одоо 100 холбон дахиж байгаа бор халдар үрээ бол одоо Арангаан аймгийн Эрдэнэбулган сумын харьяа Алтан цэцгийн бор халдар үрээ. За нэгэн халтаасан харагдаж байна. Аргагүй олон жил уяачдын наадамд одоо өөрийгөө сойж тэгтээ холын зайдад одоо амын тавиад өгд одоо нэлээд дахиачтай уяачдаа. За эхний тойрог дээр одоо хар уяачд одоо өнгөлөд ороод ирсэн. Хал зуугаар суугаад хундаглаад авсан. Олон жил уралдсан одоо уяач бол одоо ажирдгүй босоод дахих нь бол аргагүй. За хар халдар үрээ одоо бор бол одоо аргагүй босоод араас нь одоо нэх гисэн. За хоошоо суулаа. За босоод ирсэн. За хадуураад явчуу да гэж харлаа. За араас нь босоод нэхлээ одоо аргагүй. За дархан даваач маань ямар ч үсэн дараагийн нэгэн гэрлүүгээ ороод гарч ирээ зогсож байгаа харагдана. Хоёр өвдгөө гаргаа. За тэр өвдгийн татаараа авраг бол нэлээ өвдөг шороодсон байдалтай. Энэ өвдөг бол ингэж харагдаж байгаа. Өвдөг нь баг ярих хэмжээнд ингэж утсан. Залуу даваач бол араас нь гэрүүд рүү өгзрүүлж орж гарч ирээд дутууцсныгаа дахиж орж гүйцээгээд аврагтай энд нүүр тулж байгаа харагдах юм да. За ингээд дархан даваач маань бол хамгийн сүүлийнхэн гэрийн үүдэн дээр ирээд орох яг үгээ зогсож хооронд бол залуу даваач маань шурт гэтлгүүж ороод гүйцээж байгаа харагдана. За аврагараас нь нэлээд хараа зогсож байхад бол яалчгүй залуу хүний гомгоор бол давчаа цагаан дэвэд гараад ирж байгаа харагдах юм байна. За энэ харц бол ерөөсөө авраг руу чадгуул гэдэг харц шидэж байгаа харагдах юм да. Тэгээд аврагын хажуу дээр зогсоод одоо тахимаа өгөөч л гэдэг шиг байна. Аврагч мэлээ одоо нөгөө уур та энд нь бохоож ажиллаад өхөө яг үгээд мэлээ ядарсан байдалтай ингэж бол харагдаж байна. За тэгээд эцсийн бүлэгт бол үнэтэй санал нийлж тахимаа тайлж өгж байгаа харагдах юм да. Тэгээд онжгон дээр нэг алгадаад цаашдынх нь тэрэлжээ уран бүтээлд нь бас өндөр амжилтыг хүсэж байгаа харагдана да. Бас сайхан аата авраг да манай аврагч. За олон жил одоо хаяач хийсэн одоо мэрэгдүүд маань одоо хаяхыг бүгдээр харцгаая. За тэр яг сайхан байна да. Бол одоо хаяачлаа. За бусад хүмүүс одоо байгаа өмнөөгүй сумын хүртэл одоо манай мэрэгэн хаяачд маань яг сайхан байнд нь тусгаад ингээд хайчиж байгаа юм байна. За барааны 6 одоо нэлээд ортод ирсэн одоо грин скайн дэнжээр одоо уяачд маань бас нэлээд суусан харагдаж байна. Аргагүй бас нэлээд холч бас тагсан бас олон тойргуудыг ч одоо давлаа.
За бүр 100 холбон дахиад ороод ирлээ. За энэ төрөлхөлтөө одоо бүгдээрээ харцгаа. За энэ сайхан торгон агшин за бор халтар үрээд одоо цээждэн өнгөлөө. За шүүрэ. За барааны зурхад одоо бор халтар үрээд одоо өнгөлөө. За бүгдээрээ буцааж нэг харцгаая. За аргагүй одоо бор халтар үрээд одоо цээжэрэн дөрүүлээд одоо барааны зурхад одоо орсон харагдаж байна. За ингээд хүчит гэрийн давааны ялагчаар тодорсон сэндрэлэд бол одоо бэлгийг нь гардуулан өгж байна. За манай наадмын ерөнхий ивент тэгчээр ажиллаж байгаа Yellow Tail брендийн бүтээгдэхүүнийг инхүү гардуулан өгөөд тэрл сумын засаг дарга бол гаран дээр нэг хүнсээ тэрж байгаа бол харагдана. За харин байшаглыг авч байгаа гэр даваач бол одоо ерөөсөө энд нэг тийм сэтгэл жоохон хангалуун бус харагдаад байна уу да. За энийг бол ерөөсөө юм хайрцагтай вино гэж бол харж болохгүй юм. Энэ дотор ч өчнөө сайхан бэлгүүд одоо iPad, компьютер, гар утас гэдэг өчнөө сайхан бэлгүүдийг бол яг энэ шиг ингэ зогсож байгаад фото зураг авахудаад эсвэл рил хийгээд тэнд дөрвөлөх юм бол авах юм бүрэн боломжтой. За хамгийн сүүлийн бэлэг бол одоо Фуко Карл руу аялах эрхийн эзэн болох ийм сайхан гайхалтай бэлгийг бол ингэж хамтаж авч болохгүй юм да. За тэгээд телевиз үзэж байгаа та бүхэндээ энэ тэмцээн уралдаанд бас амжилттай оролцож Фукок руу яваарай гэж та бүхнийгээ бас хүсэн өрөөё. Улаанбаатар хотоос 40 км-ийн зайд байрлах гороо тэрэлжээ саундаалдаг түмэн олон найзуудынхаа дундаас тэнхээ юунууд тасран үе хэдэн найзууд дундаас уулт юугаараа шалгарсан суусан газартаа сүгнэмээр согцсон газартаа суудаандас согдохгүй шогдохгүй өгсөө хундгын үл ажран өргсөн сэржмийг нь сүсэгдэн бардаг өнөө цагийн их өгч алтан цэцгийн алдар хонгороо